За нийт үзэгчид сонсогчдод энэ өдрийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан танин мэдхийн од мөндөр суугийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн болж байна. Энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан Бэдхэн бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За харин нэвтрүүлгийн маань одоо ивент итгэгчээр гэж хэлэхэд тийм ээ. Чорток Аршаан ус болон Отог брендийн хамт олон маань амар амгалан аял урайтай Отог брендийн хамт олон маань хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн сэдэв маань бол Чингис хааны хатад гэсэн сэдэв байгаа. Чингис хааны хатад. За Чингис хааны хатдын тоо гэл те. За шууд нэвтрүүлэг рүү яваад орчээ. Ер нь хатдын тоо бол яг хичнээн байсан бэ тий. Ер нь бол тэр хатдын тоо нэрсийнхэн талаар бол маш олон янзын сурвалжуудад айлгүй тэмдэглэсэн байдаг. Жишээ нь Монголын нуус товчоо, Алтан товч те. Персийн төвөгчд Рашид ад-Дин судрын чуулган те гэх мэтэнд бүтээлүүдэд өөр тоо янзын тоонууд дурддагдаад байдаг байхгүй. Эхлээд хагас нэг юм асууж идэв. За тэгье. Би ерөөсөө энэ талаар мэддэггүй юм байгаамаа. Хатан гэж хатад гэж хэлээд байна те. Тэгчээ татвар юм гэдэг штэ. Энэ хоёрын ялгаа. Энэ бол яг нэг зэрэг зинданаас нь шалтгаалж байгаа гэсэн үг л дээ. Угсаагаар бол зэрэг зиндаа гэж маш олон юмнаас нь шалтгаалж байгаа. Тэгээ дээрээс нь тэр хатад дотроо ч бас тэргүүн хатан дэд хатан гэл те ингээд явчихж байгаа. Энэ зүйлийг л хэлээд байгаа юм те. Зэрэг зиндааг нь хэлээд байгаа хэлбэр. Зэрэг зиндааг нь хэлээд байгаа. Татвар юм гэдэг бол ер нь хаттын нэрээр үлдэхгүй нь шүү дээ тий. Хатад байж ижил хатан гэдэг нэрээр үлдэх нь шүү дээ. Тэгээ татварын дотроос ч бас ханхуу төрүүлэхтэй гэх мэтийн одоо үйл ажиллагаанууд явагдах юм бол тэгээд зэрэг зиндаа бас ахиж болно л да. За мэдээж нөгөө Рашид ад-Дины судрын чуулган гэдэг тий. За энэ бүтээлд бол Чингис хааны 500 хатантай байсан гэдэг. Шууд айхтар тоо гараад ирж байгаа. Харин тий. Тэгээ татвар эмстэй байсан гэж байгаа байхгүй. За тэр хатад болон татвар эмсийг хэлж байгаа. Бүх тоог нь хэлж штэ. За гэхдээ түүний хатад бол татвар эмсийг бол дөрвөн ордонд хувааж гол болон туслах хаттыг нь тусгайлан, онцгойлон одоо ингэ нэрийг нь заасан байдаг гэж үзэж байгаа. За Юан улсын судар. За энэ одоо бүтээлд бол Чингис хааныг бол тий дөрвөн их ордонд нийт 40 гаруй хатан татвар эмс амьдарч байсан гэдэг зүйлийг хэлдэг. За харин Монголын нуус товчонд бол энэ тоог бол тий 540 гэх мэтийн янз бүрийн тоо бол ерөөсөө огт дурддагддаг. Монголын нуус товчоод бол тий илүүтэйгээр Чингис хааны гэр бүлийн харилцаа ялангуяа бүртээ хатан болон бусад гол хаттын улс төрийн одоо оролцоог бол илүү одоо товоолгон гаргаж дүрсэлсэн байдаг. За тухайн үеийн нүүдэлчдийн одоо нийгэмд одоо хатан авах энэ бол зүгээр нэг одоо юм хувийн амьдрал биш байгаа байхгүй. Харин дайсагналсан овгуудыг эвлэрүүлэх, эзлэгдсэн нутгийн удирдагчдыг үнэн байдлыг нь баталгаажуулах, ер нь цаа талдаа бол улс төрийн маш том дипломат одоо хэрэгсэл болж хуурж байгаа юм. Угаасаа тийм ч байсан тий. За өөрөөр хэлэх юм бол 500 гэдэг тоо нь бол Чингис хааны хувийн амьдралаас илүүтэйгээр түүний байгуулсан их Монгол улсын төр дипломатын одоо цар хүрээг илэрхийлж байгаа гэсэн үг байхгүй. Чингис хааны одоо харьяанд хичнээн одоо улс орон тий захирагдж байна. Хэдэн улс орон холбоотон болж байна. Гэх мэтийн тоо баримтыг цаанаас нь үзүүлж байгаа бөгөөд ер нь Чингис хааны нэр хүнд гэхээс илүүтэйгээр бас их Монгол улсын нэр хүнд гэдэг зүйл давхар явж байгаа гэсэн үг байхгүй. За эзэнт гүрэн өргөжин дэлхийн хэрээр хааны ордны бүрэлд хүн улс төрийн холбоотон болохын тулд авсан олон хатан татвар эмсийг хэлж буй хэргийг л одоо тий энэ тоо баримтал 500 гэж хэлээд байгаа. За Рашид ад-Дин нь бол үүнийг нүүдэлчдийн их хааны сүр хүчийг илтгэх нэгэн үзүүлэлт гэж үзсэн байгаа. Энэ нь тухайн үеийн улс төрийн байдлаас бол бас нэг оновчтой гаргалгаа байж бас болохоор байгаа байхгүй. За одоо түүхэнд бол тодорхой мэдэгдэж байгаа 40 орчим хатан татвар эмсийн нэрсийг одоо жагсаасан байдаг. Энэ нь зүгээр нэг одоо хатад татвар эмс бас биш одоо. Харин тодорхой хэмжээний эрх мэдэлтэй өөрийн гэсэн орд үргөг удирдах түүнд харьяалагдаж те байсан язгууртан болон одоо энгийн гаралтай хатад болон эмс охтыг хилээд байгаа зүйл байгаа байхгүй. За дээрх тодорхой 40 хаттаас бүртээ тэргүүтээ дөрвөн гол их хатан нь хамгийн чухал байр суурийг эзэлдэг. За их Монгол улсын түүхийг одоо өнөөдрийн дугаарт бол мэдээж гол чухал хаттын тухайд ярихаас биш тэр 500 одоо татвар эмстэй 40 гол хатан гэдэг ч юм уу энэ бүхнийг бол ярих ямар ч боломж байхгүй. Дээрээс нь ер нь түүхэн тэмдэглэгдэж үлдсэн зүйл ч байхгүй. Зүгээр нэр тодорхой дурдсан нэр л гэсэн үг байгаа байхгүй. За мэдээж энэ гол хатан гэдэг нь бол бүртээ үжин тэргүүтээ хатад гэж хэлж байна. За энэ нь бол төрийн их хаттыг хилээд байгаа зүйл юм. За энэ бүхнээс үзэх юм бол хамгийн нэгдүгээрт мэдээж их хатан буюу те Чингис хааны их хатан бүртээ. За бүртээ бол Чингис хааны их хатан. Бүртээ хатан бол Чингис хааны аваад гэргий бөгөөд Хонгород аймгийн Дайс эцний охин. Тэрээр 1170 оны үед бол Тэмүүжинтэй сүй тогтоож Исүүхэ Баатар аав нь те өөрөө одоо баг Хонгород аймаг руу очоод Дайс эцэндээ тааралдаад одоо Дайс эцний тэр хэлсэн үг байгаа шүү дээ. Чиний хүүч нь бол нүүрэндээ галтаа нүдэндээ цогтой ийм хөө те Исүүхэ хот миний гэрт очиж үзвэл надад нэг өчүүхэн охин бий гэл. За ингээд одоо хоёр эцгийн хооронд те улс төрийн харилцаа холбоогоор гэсэн үг шүү дээ. Сүй анх тавигдсан. За энэ цагаас хоошоогоо мэдээж маш олон үйл явдлууд болсон те Исүүхэ Баатар одоо таалд өгсөн Тэмүүжин одоо өнчилж хоцорсон Бигдэр ахтайгаа одоо уучраа болохыг бодсон тайчууд
одоо тий таргуудаа хэрэлтөг ирж одоо олзолж авсан 8 шаргаагтаа алдсан. Энэ бүх зүйл нь бол нэг 8-9 жил үргэлжилсний дараа бол 1178 онд бол энэ хоёр хоорондоо ураг барилцсан. За 1179 он буюу 1170-80-аад он тий энэ үед бол Мэргэд аймаг бол эрт цагт өөлөн ихийг булаагцсан үсийг нь нэхэж Тэмүүжиний гэр орныг дайрч хөл хүнд байсан бүртээ хатныг бол олзлон аваачсан байдаг. Тиймээс Тэмүүжин Хэрээдийн тойрол хаан Жадрааны Жамух нартай тий хамтарч 3 мэрэгдийг довтлож бүртээ хатныг эргүүлэн авч ирсэн. За үүнээс хойш Тэмүүжин Жамух нар бол урдын одоо тий андгаагаа одоо ингээд баттгаад гэдэг ч юм уу тий 1.5 жилийн хугацаанд хамтдаа нутгалсан, хамт амьдэрсэн. Тиймээс эн чинь бол зөвхөн Тэмүүжин Жамух хоёр амьдраад байгаа юм биш. Хамаг Монгол Жадран тий тэр чигээр одоо ингээд цуг энэ хоёр залуугийн дор байгаад нь штэ. За энэ хугацаанд бол цаг хугацаа яваадсан. За гэтэл энэ хоёрын айл нь Монголын төрийн хаан болох хүсэлтэй гэдгийг бол бүртээ өвчин хамгийн сайн гадарлаж исэн байгаа байхгүй. Тийм учраас л Жамуухаас ивэр салах арга гаргаж нүүлийн замд нь Жамуухаас салан явсан байдаг. За өнөөдөр бол би мэдээж нөх хаттын түүх ярьж байгаа. Тэгээ ялангуяа одоо ингээ бүртэйг ярьж байгаа ч юм уу эсвэл одоо бусад хаттыг ярьж хахад тэр хаттын талаас нь ярьж байгаа гэсэн үг байхгүй. Одоо Жамуухын талаас нь ярих юм бол би ч одоо бүртээ өвчин бол ямар нэгэн байдлаар тий одоо ингээ сэжиг аваад Жамуухд бол уйдамтгай байлээ гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо бүртээ өвчингийн талаас ярьж байгаа гэдэг манай сонсогч нар бас сайн ойлгоорой гэж хэлээ тий. За, ер нь бол одоо хоёул хаан болохыг хүсэж байгаа тий. За, тодруулах юм бол 1180 онд бол Жамух Тэмүүжнээс салан явахдаа бид салах цаг боллоо гэдэг тий. Ийм үгийг нэг юм утгатай юм ёгт үг хэлдэг шүү дээ тий. За, энэ бол яг гэсэн үг вэ гэхээр уулан шахаж буй, дуучинд гэр болтугай, зөв, гол шахан буй, хончин гургач нарт хоол болтугай, хориггүй биш үү гэж. За, энэ үгийг бол Тэмүүжин бол дотроо оолвол тий гэт нэг ойлгож ухахгүй тий ингээ байхад нь бол ингээд нэг мориотта зогсож нүүдлийг тий өөлөн үжнээс асуух гэсэн чинь бүртээ үжин Жамуухын санааг бол нэвч шууд мэдсэн байгаа байхгүй. За ингээ Жамух бол биднийг бол өөрөөсөө жишээлж байна. Энэ бол тий зэндарах гэж байна. Биднээс бол өөрсдөө илүү гэж үзээд байна. Бид одоо бууж өгч болохгүй гэж хэлээд за ингээд хаанда анхааруулж тий эзэн ноён одоо ингээд нөхөртөө гэсэн чинь Чингис хаанда анхааруулсан гэсэн үг байхгүй. За энэ явдал бол түүнийг бол альва нөхцөл байдлыг өөрчлөн харах чадварыг нь гэрчилж байгаа. Жамуухаас ийхүү ивэр хагцсан явдал нь бол Тэмүүжнийг бол өөрөө бие дааж тэнхрэх энэ босгот нь бол чухал алхам болсон байгаа байхгүй. Энэ ач холбогдолтой үйл явдал гэсэн. За ер нь Чингис хааныг бол Монгол туурхтыг нэгтгэх үйл ажиллагаанд бүртээ хатанч одоо тий бие сэтгэлээсээ оролцож түүнтэй мөр зэрэгцэж байлдаж тэмцэж тий зүтгэж зовж ядарч одоо жаргаж энэ бүх зүйлдэнд л хамт байсан байгаа байхгүй. Товчоор хэлэх юм бол Чингис хаантай хамт зовлон зүдгүүрийг эдэлж үйл ажиллагааг нь үнэчээр дэмжин марсныг нь сануулж одоо унцныг нь сэрүүлж тэ ингэж байсан. Тиймээс тэр Чингис хааны найдвартай зөвлөхийн нэг байсан нь дамжиггүй. Өнгөрсөн хугацаанд бол хүмүүс бүртээ өвчинг бол нэх их юм тэр бүл онцлог ярьдаггүй. Ганцхан бүртээ өвчин ч биш бусад хаттын талаар гэдэг ч юм уу те. За энэ нь бол яг түүхэн мэдээ баримтууд томс гэсэн шалтгаан байна л да. Гэхдээ эмэгтэй хүний нийгмийн байр суурь талаас нь те бас нэг жоохон мартагдсан гэдэг ч юм уу те. Энэ ингэж хандсан юм биш үү гэдэг асуулт өөрөө ирэхгүй гарч ирдэг. За бодит амьдрал дээр ч гэсэн аль ч улсын түүх, сударт хаттыг орхитуулсан одоо юм түүхэн үйл явдлыг бүрхэг болгосон явдал цөөнгүй байдаг. За мэдээж түүх бол өөрөө нэг ялан дийлэгчдэд зориулагдсан гэж нэг ярьдаг. Эсвэл бол гутамшигтайгаар ялгагдсан гэдэг ч юм уу тий. Олон нийтийн гэдэг зүйл бол нэг энгийн ард чинь нэг олон нийтийн гэдэг зүйлээр халахвчлагтаа далд ордог гэдэг. Энэ бүхний ард бас нэг хатад байдаг байсан гэдэг бол саяны тэр их Монгол улсын түүхэн тий тэр том түүхэн үйл явдал тэр Монголын улсад овчоо судрын чуулган, юан улсын судар тий гэх мэтлэг энэ сурвалжуудад бол тодорхой дурддагдж өнгөрөөг байгаа. Харин бүртээ өвчин болон түүний түүх ямар агуу вэ тий хааны аваал ихнэр их хатан хожмын алтан уургийн одоо арслан бар мэт ханхүү нарын те их гэдэг одоо ингээ утгаараа бол онцгой хандах ёстой гэж хэлээд байгаа. За онцгой гэдэг нь бол бас хийсвэрлэх биш. Харин тэр түүхэнд болсон үйл явдал бүрт үнэлэлт, дүгнэлт, харьцуулалт хийх ёстой болж таарад байгаа байхгүй. За ингэж байж л бүртээ өвчний мэрэгэн бодлого бол илэрч гарч ирнэ гэсэн үг. За магадгүй үүнийг одоо өнөөдөр те ганаа битээр бас хийх гээд орлоод үзье те. За баримт 1. Тэмүүжин бүрт 2 бол анхандаа гэрлсэн. За гэрлэгт нь бол одоо бүртээ өвчингийн талаас бол те бэлэг болгон авсан үнэт хар булган дах гэж юм байгаа. За Хэрээдийн ван хаанд бэлгэлсэн явдал бол тэднийг улс төрийн анхны томоохон алхам байсан байгаа байхгүй. Энэ нь зүгээр нэг одоо бас бэлэг бас биш болж таарад байгаа. Яагаад вэ гэхээр хүчрхэг ноёнтой холбоо тогтоож байна. Өмнөх одоо эцгийнхаа одоо тэ анд найз нөхөртөө те одоо очиж одоо хүү болж очиж байгаа штэ. За энэ бол Тэмүүжний нөлөөг бэхжүүлэх. За энэ цаа талд нь бол бүртээ өвчний алсын хараа бас мэрэгэн бодлого байсан болов гэдэг санааг өөрөө ирэхгүй гаргаж ирдэг. Яагаад?
Яагад гэвэл бүртээ багасаа л олон элч худалдаачдыг харж өссөн тул нийгэм улс төрийн үйл явдлыг таньж мэдэх өргөн мэдлэгтэй байсан нь эндээс харагдаж байгаа. За. Тий. Нөгөө 8 шаргаа агтаа алдаад явж исэн хүн чинь тий одоо шууд одоо энэ бол нөгөө Тэмүүжнийг юм уу ямар Чингис хааныг ямар нэгэн байдлаар бүрхэгдүүлэх гэсэн зүйл биш, харин хажууд нь бүртээ өвчин яаж тусдим болсон бэ, тэр анхны улс төрийн нүүдлийг нь яаж хийж өгсөн бэ гэдэг энэ дэмжлэг бас байх боломжтой гэдэг талаас нь ярьж байгаа юм. За энийг бол улс төрийн ухаалаг эхлэл гэж хэлж болохоор байгаа байхгүй. За дараагийнх нь болохоор баримт 2. За 1980 онд Жамбах Тэмүүжингээс салан явахдаа бид салах цаг боллоо гэх те нөгөө саяны нэг явах дутагтаа үгийг хэлсэн байгаа шүү дээ те. За энэ зүрлс үг. За Тэмүүжин үүнийг тэр доороо ухаагүй байхад нь бол бүртээ үжин бол Жамбахын санааг бол нэвчүүд мэдж байгаа. Яагаад гэвэл яг тухайн үед ч нөгөө оддоо тэнгэр оршиж олон улс байлдаж орондоо ч унтах залдаггүй олзолдон бол алдаж байсан. Тэр бүхий л хаан ширээний төлөө анд найз хүртэл те тэмцэлтэн. За энийг нь бол урчилж харсан учраас бол Тэмүүжин өөрийг нь бие дааж хаан ширээнд суух ёстой гэдэг те. Энэ талаас нь бодсон учраас саяны тэр нөгөө нэг үгийг Жамбах бол биднээс те уйдсан байна. Жамбахыг уйдамтгай гэдэг билээ гэсэн энэ утга санаатай үгийг хэлээд нөгөө орой нар жаргаж байгаа үед бол нүүдэл зогсохгүйгээр шууд явах энэ зүйлийг нь хийж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр бүртээ үчин аливаа асуудалд үнэлт дүгнэлт өгч чаддаг ийм одоо эмэгтэй те бүсгүй гэж хэлж болж байгаа. За энийг болохоор бэрхшээлийг одоо урьдчилан таамаглагч аливаа асуудлыг харж чаддаг эмэгтэй гэдгийг талаас нь бас хийж болж байгаа. За дараагийнх нь болохоор баримт 3. За Чингис хаан хулан хатныг авч одоо удаан хугацаагаар нутгаас 29 улсын аянд танивдаг тий. За энэ хугацаанд бол бүртээ үжин түүнийг шүүмжлэх бас. Харин төрийн бодлого хаан хүний зан чанарын талаар уран яруу бас ийм сургамжит те үгсээр санууд өгсөн байгаа байхгүй. Тэрээр им хүн дээрээ гэр автугаа. Эмнэг морь нуруунда эмээл тогтугаа. Гэх мэтэр хааныг анхаарал болгоомжтой байхыг сануулж хааны алтан ордны одоо юу хэмтэй одоо орд өргөө одоо гэр одоо улс төр нь одоо ингээ Монгол үлдэж байгаа шүү дээ тий. Очих ноён захирч үлдсэн. За энийг нь ч гэсэн нэр хүндийг нь хамгаалж бас тий их нутагтаа үлдсэн гэдгийг бас давхар харуулж өгч байгаа. Үүнтэй холбоотой бас бүртүүжин бас хулан хатныг авах тий. За би нэг хулан хатан дээр илүү дэлгэрэнгүйгээр тайлбарлаж өгье тий. Бас эн чинь бас үг хэлж байгаа шүү дээ тий. За саяны энэ үйл явдал баримт 3 тий. Энэ үйл явдлыг болвол мэдээж хааны нэр хүндийг хамгаалагч талаас нь бас харж болж байгаа. За ингээд дараагийнх нь баримт 4. За Ван хаан болон түүний хүү Нялх Сэнгүм нар Тэмүүжний эсрэг далд хуйлдаан хийсэн. За бүртээ үжин бол хамгийн түрүүний аюулыг бол соргоор мэдэж чадсан гэж үзэж байгаа байхгүй. Энийг бас өөлөн үжинтэй хамтарч хийсэн гэж байгаа. За миний хэлэх гээд байгаа гол санаа нь болохоор нөгөө нэг хот ургийн холбоо тогтоё. Багалзуур идгээд дууддаг тий. За Монголын улс товчон Тэмүүжин нэг цөөхөн 10 хүнтэй ингээ аваа явж хагаад Мэнлэг эцгийн гэрт очтгоо гэж хэлдэг. За тэгээд энийг бол Монголын нуус товчонд Мэнлэг эцэг гэж үзэж байгаа боловч зарим түүхчид зарим судлаачид бол энэ үйл явдлыг өөлөн үжин болон бүртээ үжин нар Тэмүүжинд сануулж хэлсэн юм биш үү те энэний санаачлагаар одоо Мэнлэг эцэг те ийм үйлдэл хийсэн юм биш үү энэ бол явч одоо Мэнлэг эцгийн дангаараа гаргах одоо шийдвэр биш ээ гэж хэлээд байгаа. Шалтгаан нь юу гэхээр Мэнлэг эцгийн өмнө нь гаргаж ирсэн өмнө нь хийлж ирсэн үйл явдал болон хожим түүхэнд гарч байгаа те түүхэн үйл явдлуудаас нь харьцуулаад үзэхэд түүхчдийн нэг санаа явж байгаа шүү зэ. Мэнлэг эцэг тийм ухаантай хүн биш ээ гэсэн санааг хэлээд байгаа байхгүй. Харин энийг цаад далд одоо утгах нь бүртээ үжин болон өөлөн үжин байсан юм биш үү гэдэг. Тэгэхээр энийг хэрвээ хэрвээ бодит үнэн гэж үзэх юм бол одоо өөлөн үжинийг бол далд аюулыг илрүүлэгч Тэмүүжний өмнөөс гэдэг санааг бас хэлж байгаа байхгүй. Бүртийг тий. Бүртийг. За ингээд баримт 5. 1206 онд их Монгол улс байгуулагдсан. Чингис хаан нөгөө гавьяатнуудаа бүгдийн сайхан шагнасан. За энэ шагнаж авах хугацаанд хоёулаа борч дээр ирсэн тий. Явцдаа Чингис хаан нэгэн нэрт хөлөг баатраа тий зүгээр шууд мартчихдаг. За мартж байгаа гэдэг санаа нь болохоор боршиг мартж байгаа байхгүй. За магадгүй энэ нь бол цааталтаа нөө шалгалт авч байгаа тий. Энэ үйл явдал байсан байх магадлал өндөртөө. Гэхдээ бүртээ үжин хаандаад тий зүтгэлтэй гавьяатнаа мартаж үл болно гэж сануулж байсан. За энэ нь түүнийг төр улсын хууль ёстой шудраг байдлыг ямар ч үед эрхэмлдэг байсныг нь харуулж байгаа. За энэ бол шудраг ёсыг сахигч гэдэг талаас нь бас харж болж байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр бүртээ үжний талаар ярих юм бол маш олон зүйлсүүд байгаа. За эндээс бол бас дээрээс нь тэр отчон ноёныг чинь тэр одоо Мэнлэг эцгийн 7 хүүхдийн те дунд хуулах одоо тэв тэнгэр те тэв тэнгэр. За энэ хүн бол одоо бас нэг үйл явдал болсон байгаа те яг энэ өмнөх дугаар дээр хоёул ярьсан байгаа. За энэ дээр ч ихсэн одоо тэр нөгөө нэг өвчүүгөө далдлаад те босч ирэнгуутаа хэлж байгаа тэр үг хүүхдүүд чинь төр улсаа мэдүүлэх үү те дүүнэрийг чинь одоо чамайг амьд цэрүүн байхад чинь ингэж зодож нүдэд байгаа энэ хүмүүсийг яалтаж үлээ ямар хэцүү хүмүүсийг л эн чинь өөрөө цаагаараа бол
Чингис хаан өмнө хасрыг хэлэхэд нь итгэсэн. Очих ноёныг хэлэхэд ч гэсэн баг юм дуграагүй байж байгаа өлөн үжнийг хийсний дараа чи яхаа өөрөө мэдгэж байгаа сте тий. Бүртийг. Тий, бүртийг. Тэгэхээр бүртээ болвол ер нь бол яг Чингис хааны бол алт алт нь бол тий бас яг батта зогсож исэн энэ хүн гэж хэлж болж байгаа. За бүртээ үжин яг ийм л мундаг эмэгтэй байсан гэж хэлээд байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тэгээ. Би зүгээр шал хөндлөнийг юм асуухад нөгөө нэг Тэмүүжин болон Жамуухнаар ингээд одоо ерөнхийдөө салаад ингээд нүүж штэ тий. Тэрний араас харчаар ноён гэдэг үлээ тий. Харчаар ноёнтой барлас овг. Нөгөө Тэмүүжнийг дагаж нүүж ирдэг гэдэг чинь. Тэр үйл явдал баг тий. Тэр ер нь бол яг Жамуухай салж нүүж байгаа тэр. Тий, хорч ноён баггүй юу? Хорч ноён. Тий, хорч ноён. За хорч ноён бол маш олон хүмүүсээ дагуулад иргэн гутаа. Бид бол Жамуухтай бол хэлхээ нэхтэй тий уг гарвал одоо ийм хүмүүсээ. Гэтэл би урч нь бол нэг нь зөвмөлт зүв зүвдлүү гээл тий. Тэгээ нэг өхөр одоо ингээл тий гэд Жамуухан гэрийг мөргөөд эврэн хугран гутаа тий эврийн мөнүгэн гутаа тэр нүүдлийн араас Чингис хааны араас тий нүүдлийн араас ингээ яваад байсан. Тэгэхээр бол ирээдүйд их төрийн эзэн чи болох юм байна гэдгийг чинь хэлж байгаа үйл явдал хорч ноён. Тий хорч. Хорч ноён. Тий хорч. Хорч ноён. Тий тэгэн гутаа өөр ганцхан хорч бол биш аахгүй. Эндээс чинь одоо нөгөө нэг Жамуухан хүрээнд байсан маш олон хамаг Монголын үед байсан тий маш олон овог аймгийнх нь ирж дагаар орж иж байгаа. Энэ үйл явдлыг. Тэр чинь барлас овог гэдэг баха. Барлас овог бас явж байгаа. Тий. За. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчид танилцуулъя. За сонноос би одоо энэ дэр энийг гоё ярина. Амар амгалан аял Отог брэнд, Отог Аватар гэдэг тий. Отог гэхэр нэрнээсээ л их гоё байгаа сте тий. Нэг юм Монгол ах уу, Монгол нэршил нь бас ийм гоё сонсголонтой байж болдог гэдгийг бас харуулсан хамт олон байлаа. Отог гэдэг. Тэгээ би нэрээ ахынхаа нэг хэд хэдэн юм их майхнуудыг харж ирсэн юм байлээ. Отгийн майхнууд ондоо гэдэг байхгүй юу. Тэгээд ямар майхан байх гэдэг вэ гэхээр нөгөө нэг бид чинь дээр үдлэх нэг ингээд төмрийг нь гаргаж иж байгаа ингээд угсраал тэр ч одоо телескоп маяг л гэдэг юм байлээ л тэгээд ингээд угсраад ингээд майхныхаа төмрийг ингээд хийгээл те ингээд босгодог байсан нэг юм хукас шиг төмрүүд байдаг байсан шүү дээ. Отгийн майхнууд болохоор бүр ийм амар хялбар юм байлээ. Би бүр нүдэрээ үтсэн. Өнгөрсөн логт би очисон. Тэгээ нөгөө нэг юм зоонтог биш үү? Зоонтог яг нэг юм гэдэг илгэдэг шүү дээ те. Тэрнтэй адилхан ийм одоо байгаа төмрүүд нь бүгд ийм нуулаасуудтай. Тэрнгээр так гэл ерөөсөө ингээд майхныхаа үнцэн хараа ингээд босчих. Тэгэл дээгүүр нэг одоо нөгөө бүтээлэг маягийн гадна талын нэг си 50 тэгээд гацлах ажил байгаа байхгүй. Тэгээ би эндээс юу харсан гэхээр одоо нөгөө мэдээж та хэд түрүү хэлжсэн шүү дээ. Аялахаар бол дандаа майхантай л явдаг. Ер нь тэгэхэд хамгийн хүнд ажлыг хэн өрдөг вэ гэхээр аавнар л өрдөг байхгүй юу. Тэгэн гол бид ичсэн ингээд 7 хоногоор 10 хоногоор ингээ хөдөө гадаагаар сайхан явна. Одоо хүн болгоны аялал цугалгаа л эхэлж байна. Тэгэн гол тэр хүмүүс чинь нэг газараа олон хондог хүмүүс байна. Эсвэл ингээ юм үзээд явдаг хүмүүс байна. Ер нь аль нь ч вэ? Тэ ингээд нэг юм тэр төмөр мөмөр нэг бас баттайхан шиг байх юм бол ингээд олон дахин хураахад хүн өөртөө нэгдүгürt амар баймаар байна. Яагаад гэхээр чинь тэндээ амьдрах гэдэг юм биш шүү дээ. Бас л ингээд нүүд сууж явах ажил учраас. Гэтэл нөгөө отгийн ингээд хоёр хүний майхнаас ахуулаад бүр ингээд том тэр чи юу гэдэг лээ өргөө гэдэг лүү дээ. Нэршлүүд нүртэл гоё. Өргөө гэдэг бүр юм маш том дугуй гийн зохион байгуулалтаа өндөр тааз мацтай. Тэгээд гадуур нь дахиад нэг юм нарны хаалт малтаа тийм майхан байгаа хөөхгүй. Тэрийг бүр өргөө гэдэг майхан гэж хэлсээс баг өргөө гэж хэлвэл гоё юм бэлээ. Тэгээд гол нь отгийн энэ майхнууд бүгдээрээ 100% гадна талын нөгөө нэг гаднаас тавьж байгаа борооны хамгаалт маяг юм байна шүү дээ. Тэр чинь 100% нарнаас хаадаг. Тэгэхээр нөгөө нэг зуны халуун тал дээр бууцсан байдаг. Майхан дотор ороод нэвчгэрч ухаан алчих гад амар байдаг шүү дээ. Нефт халаад байдаг. Гэтэл энэ майхнууд нь болохоор 100% нарны хамгаалттай тийм майхнууд байна лээ шүү. Тэгээд барьж угсрахад маш амар тийм майхнууд байлаа. За ер нь бол яагаад ингэж байгаа гэхээр ер нь бол 18 жилийн турш Монгол орны эрсдэс уур амьсгалд туршигдаж батлагдсан майхан шүү гэдгийг манай отгийн хамт олон хэлж байна. Яагаад тэгэхээр бид чинь нөгөө тал тэгээд уул ус ханга тэ салхи аадар мөндөр маш олон зүйлс манай Монгол орны байгалийн одоо зүйлд байдаг. Тэгэхээр энэ болгоныг давж гарна гэдэг бол бас л зөвхөн өвөл зориулсан майхан, зөвхөн зун зориулсан майхан гэдгээс илүү олон төрлийн ямыг бас дааж чадах хэмжээний чадвартай майхан байх шаардлагатай болж байгаа. Тэгэхээр 18 жилийн турш батлагдсан. Дээрээс нь найдвартай байдал үнц нь ая тухыг аялагч олондоо мэдрүүлсээр ирсэн хамгийн шилдэг майхан бол отог майхан юм аа. Тэгэхээр нөгөө ингэдэг юм байна. 18 жилийн турш хийж байгаа болох чинь маш олон хугацаа удаан жил хийсэн байна шүү дээ. Нөгөө эхний майхнаа аваад хэрэглээд ингэсэн улсууд маань одоо яадаг вэ гэхээр гоё юм лээ. Муутахаар нь хайдаг биш юм байна.
тусдаа гаргадаг. Одоо жишээ танаа хоёр хүүхэд чинь тун удахгүй өөрийнхөө майханд биш те. Өөрийн гэсэн гэр бүлтэй болоод ч юм. Эсвэл нөгөө 12 төрсэн хүүгүүд чинь бас л ингээд тусдаа ундах хэцээ байж штэ. Тэнгууд л өөрт нь нөгөө майхнаа өгөөд ээж аав дараагийнхаа майхныг авахаар ирэхдээ бас л отгийнхаа майхныг авдаг. Ийм юм байлээ шүү. За тэгээд энэ болохоор Тайваны энэ Тайваны турбо тент майхнуудыг Монголын цаг уурт тохируулаад сайжруулалт хөгжүүлэлт хийгээд үйлдвэрийн баталгаа болон сэлбэг засвар үйлчлэгийг нь бас давхар санал болгож байгаа. За хормын дотор босоод ирдэг гэр бүлийн аялалд бүрэн дүүрэн тохирсон орон зай томтой шилдэг майхнуудыг та отог аяны дэлгүүрийн зайсангийн миний дэлгүүрийн гаднах төв дэлгүүр болон за танаа хажууханд Асаа цэргийн гадаа талбайд байрлаж байгаа. Дээрээс нь Сансрын E-Mart-ын гадаа талбайд ирээд өөрийн биеэр сонжоод аялалдаа аваад гараараа гэж байгаа. За тэгээ хайгуудыг хэллээ те. Зайсангийн уулзуур нөгөө миний дэлгүүр байна. За дээрээс нь Асаа цэрэгт байгаа. Тэгээд Чингисийн E-Mart-ын одоо гадна талбайд байрлаж байгаа. За мэдээж бас нөгөө нэг авч байгаагийнх те айтайхан шиг үнэтэй болон чанартайхан майхан авъя гэж байгаа хүмүүс маань мэдээж үн хүнсний хувьд те үнний хувьд бас боломж нэтэр юм харж агаад бүр боломжгүй байх юм бол бас нөгөө хувааж төлөх үйлчилгээрээ тэр юмуудыг бүх юмыг шингээсэн байгаа. Тэгээ майхан чи энд тэнд явж байгаад асуудал гарлаа гэхэд магадгүй хин нэгэн сахилахгүй хүүхэд нь ямар цохог л те цоолог л те тэгэхэд тэрийг зориултынхаа дагуу яг нөгөө нэг одоо засвар үйлчлэгийг хийчих хамт олон хүртэл эргөө байж гэнэ гэдэг чинь бас ийм хамт олон байдаг шүү гэдгийг бас хэлээд байгаа. За илүү дэлгэнгүй мэдээлэл та бүхэн маань otogoutdoor.com гэх сайтаас авч болж байна. Otog Outdoor гэдээ бас Facebook хуудас болон Instagram хуудасууд байж байгаа. Дэлгэнгүй мэдээллийг авах утас нь 7014 14 тэгтэг 94 96 50 50. Эдгээр нэрээ өвлийн майхнууд бас байгаа шүү. Өвлөл загасчлал, өвлийн аялал жуулчлал бас гоё хөгжөөд байгаа шүү дээ. Тэгэхээр бас өвлийн майхнууд бас байгаа шүү гэдгийг давхар хэлчихье. За баярлалаа. Чи ямар муухай. Яасан бэ? Чи бүр манай гэрийн тийшээ отог майханд очиж үзсэн юм байна те. Үзэлгүй яах вэ? Чи хамтран ажиллаж чи өөрийн нүдээр үдчиж ярих хэрэгтэй. За бүр очиж үзээд те. Би тэгээд эднийхээс аппар санагтал ярьлаа чи. Би бүр авсан. Тийм үү? Би хоёр үүдээ нөгөө нэг хоёр үүдээ тустай тийм майхан авсан. Дээрээс нь нөгөө юу авсан? Эдний дээр хамгийн гоё юм нь маш олон брэндүүд байдаг л да. Тэрнээс нэг аяллаа маш олон брендийн дэлгүүрүүд байгаа шүү дээ. Тэгсэн чинь аяллаа маш олон брэндүүд байгаа. Тэр дунд миний хамгийн таалагдсан юм усны гутал байгаа. Манай гэр бүл тэр нэг усны гутлыг нь угаасаа тавуулаа усны гуталтай болъё гэд. Тэгээ тэр нөгөө нэг юм яг отог гэдэг яриг бичгтэй. Аргал гэдэг нэртэй брэнд юм байсан баха. Тийм гоё яг үндснийхээ Монгол нэршлэрээ бүтээгдэхүүнүүдийг нийшилж явдаг ийм хамт олон байлээ шүү. За отгийнхаа намайг хүлээж агаар би очлаа. За отгийн хамт олондоо маш их баярлалаа те. Их Монгол Улсын түүх нэвтрүүлгийг ивент тэтгэж ажиллаж байгаа. Отгийн хамт олондоо маш их баярлалаа. Одоо тэгээ цаг хугацаа одоо ингээ яг аяллаа цагч эхэлчлээ те. Хүн болгоод яг энэ зөвлөө анхаарлаа хандуулж байгаа. Мэдээж майхан саваа бэлтгээгүй хүмүүс байх юм бол отог брендийн майхан авах нь те. За хоёроо нэвтрүүлэг өргөжлүүлье. За тэгээ. За бүртөө үжин зоч, цагаадаа, өгөөдөө, тулуй гэд төрүн хүүгэн. Хожим бихи, алаага бихи тэргүүтээ хид хідэн охтууд те 5 охин төрүүлсэн өсгсөн гэд ингэж ярьдаг. За энэ нь бол юу гэсэн үг вэ гэхлээр ингэж олон хүүхэдтэй одоо 9 хүүхэд хүмүүжүүлсний ингээд тул одоо эдэн бүгдээрээ энэ агуу том төрийн зэтгэлтэнгүүд болж хувирсан. Мэдээж одоо те зөч бол Алтан ордны уулаас цагаадаа бол цагаадаа улсын хаан болох те өгөөдөө бол эзэнт гүрний хаан тулуй бол одоо мэдээж галгууламтын эзэн гэдэг утгаараа тэгээ охтууд нь бол те Чингис хааны охтууд бол улс төрийн хувьд бол маш том одоо үүрэг гүйцэтгсэн гэл одоо те энийг бол те тэгэхээр энэ бол бүртөө үжний бас нэг төрд оруулсан хамгийн том гавьяануудын нэг гэсэн үг те. За хувилаас эцэн хаан эмэг ихийнхээ гавьяа зүтгэлийг үнэлээд Живаны 3 дугаар онд те бүртөө өвчөнд богдын түшээ гэгэн ивэлт их хатан цол нэхэн өргөмжилж дээдсийн сүмийн 8 цагаан ордны 2 дугаар ордонд Чингис хааны хамт тахилын гэр босгож шүтэж тагсан байдаг. За түүхийн үйл явдал те энэ олон үйл явдлуудаас эргцүүлэн бодоход бол бүртөө өвчин зөвхөн Чингис хааны хань байгаа зогсохгүй те хааны сэтгэлийг ойлгож улс төр хийгээд гэр бүлийн дотоод асуудлыг төрийн хүний ухаанаар шийдвэрлэж чаддаг төрийн хүн, төрийн хатан те яалчгүй их хатны синтед хэн байх уу бүртөө өвчин байхаас өөр аргагүй гэтлээ зүтгсэн ийм хатан гэдгийг хэлэх гэсэн. За 2 дугаар хатан. Чингис хааны 2 дугаар хатан бол холон хатан гэдэг. За тэгэхээр Чингис хаан те холон бол 1204 онд Чингис хаантай учран золгож гоо үзэсгэлэн мэрэгэн ухаанаараа те Чингис хаанд таалагдж 2 дугаар ордны хатан болсон байгаа байхгүй. За сурвалж жижигт холон хатныг ордныг ба шүү те холон хатны ордныг 2 дугаар ордон Солонгосын Барс орд
сайр хээрийн харилцдах аяны ордон гэх мэтлэнгээр янз янзаар дүрсэлсэн байдаг. Чингис хаан Монголын олон аймгийг нэгтгэхийн төлөө зүтгэж олон удаагийн дайн тулаан хийсэн. За ингэж явахдаа бол 1204 онд Харадаал үзүүр буюу Хартаал үзүүр гэдэг газар Мэргэд аймгийн үлдэгдлийг байлдан дагуулж яваад энд бол Удуйд мэргэд, Уваас мэргэд, Хаад мэргэд гэдэг 3 том мэргэд байгаад байгаа. За энэ яг Удуйд мэргэдийн дайр үүс хүн За энэ хүн бол яасан бэ гэхлээр юу яасан байгаа байхгүй. Удуйд мэргэд гинэ. Удуйд мэргэдийн одоо нэг тогтоо бэхий хуутуу чулуунуудаа дараа нь ингээл Чингис хаантаа ч гэсэн бас их Монгол улс байгуулагдсны хойно ч гэсэн ингээл тэмцээд байдаг Цөөн хүүхдүүдээ аваад одоо ингээд 8 улсыг дагаад явсан штэ. За гэтэл тэнд яг ингээ үлдсэн мэргэдийн өөр нэгэн салбар байгаа байхгүй. Энэ болохоор Уваас мэргэдээ. За энэ Уваас мэргэдийн дайр үүсвэн бол Чингис хаантаа дайн тулаан хийх ямар нэгэн боломж юуг байна, бодлого байна гэд өөрийнхөө одоо охин хуланг авч Чингис хаанд бараалахаар зорж ирсэн байгаа байхгүй. За мэдээж хуланг бол яг ингэж бараалахад зорж ирж байгаа энэ үе чинь дайн самууны үе байсан. Энэ үед нь Наяа ноён бол дайн самуунтай байгаа учраас 3 хоног миний одоо ингээд үргэнтэй хүлээж байгаад тэгээ Чингис хаанд одоо хөргөж өгье гэдэг. За ингээд Наяа жанжныг одоо хулан хатна одоо ингээд ирлээ шүү дээ эцэгтэйг ингээд цуг ирсэн чинь Чингис хаан Наяа жанжнаа одоо ноёноо хардаж чи яагаад 3 хоног ямар сэтлэр одоо энэ охиныг гэртээ байлгасан гэдэг ийм шалтгаантай юм хэлж байгаа байхгүй. За энэ үед нь бол сая би нэг хулан хатныг хэллээ шүү дээ. Ухаан цэцэм цэлмэг байсан гэдэг. Яг энэ үед нь хулан хатан энэ ярианд оролцоод та одоо энэ төрлийн ийм том зүтгэлтэй энэ алаг Наяа энэ Наяа энэ жанжинг ингэж зэмлж байхын оронд хэрвээ та талархах ёстой, баярлах ёстой. Яагаад гэвэл яг тухайн дайн байлдаан эмх замбраагүй ийм үед бол хинч хинийч одоо яач болохоор байсан. Энэ үед нь бол Наяа жанжин байгаагүйсэн болвол гээл тэгж за тэгээд та одоо ингээ Наяа жанжингаас асууж байхаар одоо миний надаас өөрөөс минь асуу одоо нэг биес минь асуу гэдэг энэ үгийг хэлж байгаа байхгүй. За ингээд Чингис хаан Наяад айгүй сайн болсоо. Ингээ хэлчихлээ байхгүй ойлгочтой. Хартаа тэгээд ер нь тэгээд ингээ хэлчихлээ тэр юм биш үү. За тэгэхгүй жуулсан үстэй. Ястаа сайн ойлгосон. Бүгд айгуу сайн ойлгосон тий. За ингээд За ийм байгаа тий. За ингэснийхаа дараа бол хулан хатан бол яг Чингис хаанд ирсэн. Тэгээд энэ үйл явдлаас хойш бол хойш жооход ингээд хулан хатан өөрийн хатан болгосныхаа дараа бол Чингис хаан нэлээд хэмээсэн. Гэхдээ энэ имэж байгаа үйл явдал нь хинээс вэ гэхлээр бүртээ үжингээс. Түүхэн цаг хугацааг нь бодоод үзэх юм бол нөө эсвэн гээд хоёр хатан чи 1202 оны хаттдчтэй тий. Энэ чи 1204 оны хатад. Тэгсэн мөртлөө яагаад чи Монголын улс товчонд ингэ бичсэн байгаа байхгүй. Тэр нь болохоор Чингис хаан нөгөө хулан хатанг авсандаа одоо нэг жоохон имээгээд одоо буцаж одоо нөгөө нэг очихороо бүртээ үжиг хатнаа харж чадахгүй байгаа шүү дээ. За ингэн гутаа яасан бэ гэхлээр өөрийнхөө хамгийн сайн хүн одоо миний одоо ингээд сайд ноёд одоо энэ жанжтаас одоо хин явах вэ гэж одоо явж мухлааг одоо авчиж хэлж байгаа байхгүй. За мухлаач гэсэн одоо за ингээд хулан гэдэг хатанг авсан гэдэг үүлийг энэ даалгаврыг биелүүлэх болж байгаа шүү дээ тий. За тэгээ мухлаа бол нийн үгүүгээр бүртээ үжинд бол элен далангүй өгүүлсэн байгаа. За тэрээр хаа маань аливаа ёс заншил сайд жанжид биднийхээ үгийг тий үл тоон шин хатны үзэсгэлэн гоо ер бусын одоо гоо сайхан татагдан түүнтэй шууд одоо нэг хормоо хийгээгүй одоо нэг гэрлээгүй гэдэг ч юм уу те ийм байж байгаа нэг дэр нэгтгэлээ гэж ярьдэн шүү дээ те за ингэсэн байна гэдэг зүйлийг хэлж байгаа байхгүй энэ цаагаараа ахаад хатаа авсан шүү гэдэг зүйлийг хэлж штэ бүртөө үжин энэ үгийг сонсоод би нэг түрүүн хулан хатан дээр тодорхой яриг хийдсэн штэ энэ үгийг сонсонгуудаа огтхон ч уурлаж хэлгэнсэнгүй түүний хэлсэн үг нь бол ухаан татны алсын хараа баг төрт ёсыг дээдэлдэг уужуу сэтгэлийг нь одоо ингээд илтгэсэн байгаа байхгүй бүртээ миний хүсэлж ард олны маань сэтгэлч одоо бүгд л их хааны хүсэл сонирхолд захирагдана. Хаа маань хинтээ холбоо тогтоож, хинтээ нөхөрлөх нь түүний өөрийнх нь мэдэх хэрэг. Харин эзэн маань шин хатанда шин ордон өргөөг тусгаалan барьж өгөх нь зүйтэй гэсэн энэ юуг хэлж байгаа байхгүй. Ийм үгийг хэлж байгаа. За энэхүү үг бол Чингис хааны сэтгэлийг асар ихээр хөдөлгөж тэдний хоорондын одоо итгэлцэл гэдэг ч юм уу одоо бүртөө үжин Чингис хаан хоёрын итгэлцэл улам батсан ийм үйл явдал бас болсон байх. Магадлал өндөртэй тий. За хаанч хулан хатанд зориулан тусгай өргөө, эд хөрөнгө, адуу мал, шатар хүмтэй туслах хүмүүс гаргаж өгөн хүндгэлтэйгээр тусад нь одоо ингээд буулгасан байгаа. За хулан хатан нь бол
төрөлхийн ухаалаг, үзэсгэлэн гоо төдийгүй ариун нандин зан чанартай нэгэн байсан тул их хатан бүртэж түүний хүндэтгэн хүлээн авч их хатны дараах байрыг эзлэн суухыг зөвшөөрсөн энэ үйл явдал болж байгаа байхгүй. За бид нар бол одоо шууд Чингис хааны хатад гэд хэлэнгууд ч нэг дөрвөн хатан нэрлэхдээ бүртэ эсүүгэн холон гэдэг нэг дараалсан он цагаар ингээд нэрлэж гээд байдаг тийм. Гэтэл бол хоёрдугаар орд нь бол холон хатных байхгүй. Тийм байна тийм. За энэ үйл явдал бол бүртэ өвч нь хичнээн ууж ухаантай одоо төр тусынхаа доктортой байдаг юунаас ч илүү үздэг байсныг нэгдүгээр гэрчилж байгаа боловч цаа тал нь өөрөө холон хатан гэж яг ямар хүн байсан бэ? Бүртээ үжин таалагдана гэдэг бол тий холон хатан ч гэсэн бас одоо бас л одоо хатан тий одоо яг энэ үгийг хэлэх гэсэн чинь бүр үг гарч ирэхгүй байна гэдэг шиг. За ийм л хүн байгаа байхгүй. За 1218 онд Чингис хаан 29 улсыг тайлаар мордохдоо хаттаас холон хатныг дагуул явсан. Хүнд бэрхшээлтэй аян дайны үед холон хатан Чингис хааны бие лагш шиг сайтар харгалзсан төдийгүй түүнд олон зүйлийн арга бодлого хилж зөвлөж одоо зөвлөгчийн үүргийг бас гүйцэтгэж байсан гэж. Чингис хаан таалал төгснөөс хойшоо дөрвөн их хатных нь ордныг хിവэрэн хадгалж үлдсэн. Төр засгаас албан ёсны соёрхол хүртэж байсан. За энэ талаар бас л нөгөө нэг Юан усын сударт юу яаж байгаа байхгүй. Холон хатны 2 дугаар ордныг жилийн хишиг болгож 10 лангийн хэсэгт мөнгө 50 ширхгийг торг 75 толгой одоо байнгын татврын торг гэж байгаа 1490 толгойг өгдөг байсан гэж байгаа байхгүй. За холон хатнаас бол хүлгэн гэдэг ганц хүүгэн төрсөн. Хүлгэн. Хүлгэн. За тэгээ хүлгэн төрсөн. Тэгээ Чингис хаан түүнийг бол их хатныхаа хүүдтэй яг нэгэн адилхан үзсэн байгаа байхгүй. Энийг юунаас харж болох вэ гэхэлэр хүлгэнд зориулж одоо 4000 одоо нөгөө нэг иргэн өрх гэдэг нэг хоёр янзаар яриад байгаа шүү дээ. За ийм 4000 өрх сойрхсан байгаа байхгүй. Энэ бол бараг л одоо нөгөө нэг яг төрс одоо холон бүртээ үжин хатнаас төрсэн албан ёсны дөрвөн хүүхэд гэж байгаа даа шүү дээ. Эдгээр хүүхдүүдийнхээ хэмжээнд хүртэл өндөр тавьж исэн гэдэг санаа хэлээд байгаа. Хүлгэн 1235 онд эцгээс 8 жилийн дараа 7 жилийн дараа 8 жилийн дараа Ахмад хөгүүдийн аян дайнд оролцож байгаад Баттыг одоо дагаад Оросд байлдаж явж байгаад дайн донд таалал төгссөн байдаг За холон хатан бол Чингис хааны ордны чимэг төдийгүй одоо хааны ихтгэл зөвлөгч ухаалаг төлөв даруу зангаараа их хатны хүндэтгэлийг хүлээж Монголын төвийн түүхэнд тодоор бичигдсэн эрхэмсэг хатан гэдэг ийм хүн байгаамаа. За дараагийнх нь бол мэдээж эсвэ хатан 3 дугаар хатан Хоёул юу яач хамтран ажиллагчаа ярьчаад за тэгээд эсвүүгэн гэдээ орох байлгүй дээ За эсвүүгэн гэж орно тэгээд цааш нэг хахад явбал явна шүү дээ. 500 байна гэж. За яг татвар юм гэх юм юу гэж хэлдэг юм бэ? Тий. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энд харагдаж байна. Чорток гэдэг байгаа тий. Бичгтээ бол Q гэж бичижээ, чортокч гэж бичижээ кириллээр бол. За ер нь бол эрүүл мэндийн шилдэг харшаан чорток. За энэ болохоор сая бид нар нөгөө Киргиз, Узбек, Казахстан гэдэг улсуудаар явлаа шүү дээ, тий. Тэгэн гол Узбекистан гэдэг улс байгаа. За Узбекистан гэдэг улс чинь бас л газар нутгийн хувьд өндөр уул одоо байгаа. Дээрээс нь тал хээр бүс ч гэдэг юм уу те бас ийм хэсэгч байгаа. Яг 100-ных нь баг 80 90 хэдэн өнгө гэдэг үедээ бас ингээд элс те говь гэдэг юм иймэрхүү байдаг л да. Тэгтээ нөгөө Киргизээс харж байхад Киргизээс чи ингээд ерөөхдөө айгүй том юм нуруу явж байгаа. Тэрийг нь болохоор за нөгөө Тяншан те Тэнгэр уулсын салбар малбарууд ч юм уу энэ чинь ингээд Узбек руу орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тэнд байгаа уулс бас энэ газруудаас бас нөгөө маш гоё аршаанууд байдаг юм байл да булаг аршаанууд. Тэрнийх нь яг одоо тэр бүс нутгаас нь гарч ирсэн аршаан байгаа. За түүхийг нь илүү харах юм бол шүү дээ. Узбекистан улсын Наманган гэх юм уу? Наманган аймгийн газар нутагт одоо Тэнгэр уулсын бэлд орших Чорток сой гэдэг голын айс савд газрын гүнээс 507 м-ээс ориглон гарч ирдэг. Ийм аршаа юм байна. Аршаа нь бол 80 жилийн түүхтэй энэ аршаа. За 1950-ад онд дэлхийн 2 дугаар дайны дараа Орос буюу зөвлөлтийн үеэс ахуулаад тус бүс нутагт нефтийн хайгуул өрөмдлөг хийж явах үедээ яг энэ аршааныг илрүүлж тэгээд тэр цагаас хойш хэрэглэж ирсэн уламжлалтай гэж ярьдаг. За Чорток Mineral Water компани нь болохоор өнөөдөр дэлхийн 15 улсад тус аршааныг экспортлж байгаа. Мөн олон аршаан совиллууд болон ресортууд тухайн бүс нутагт бас ажилладаг. За онцлог шан чанар гэх юм бол Чорток аршаан нь сульфатын хлорид, за натрийн төрлийн аршаан ба содын агуулмж маш багатай. За нэг лонх буюу 500 мг аршаанд насан турш хүний хоногийн хэрэглээг хангах хэмжээний тэг 125-аас тэг 14 мг одоо йодыг агуулдаг. За дээрэс нь олон улсын лабораториор баталгаажсан.
За усны орчин буюу pH 7.8 буюу зөөлөн шүлтлэг гэж явдаг. Хүний биед шаардлагатай амин чухал 6 эрдсийг тэнцвэртэйгээр агуулсан байдаг болохоор өдөр тутамдаа хэрэглэх бүрэн боломжтой байна. За үүнд сульфат, кальц, магн, хлорид, содиум, натрий, гидрокарбонат зэрэг одоо ийм амин дэмүүд багтчихин те амин чухал үзүүлэлт багтчихин. За тэгээд чорток аршааны ерөнхий эрсдэлт нь болохоор 2200-аас 2800 мг гэдэг юм байна. Литр тутам те маш бага байх тул бөөрөнд ачаал өгдгүүгээрээ бац давуу талтай байдаг. За алдсан эрдэс, шингэнэ нөхөх, аливаа өвчнөөс өрчлөн сэргийлэх, хоол боловсруулалтыг дэмжих, бүх төрлийн хордлого тайлах, бодисын солилцоог сайжруулах зорилгоор өдөр тутамдаа хэрэгжилж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр насанд хүрсэн хүн өөрийн жин онцлог тохируулаад хоногт 1.5-аас 2.5 литр шингэн хэрэглэхийг зөвлөдөг. Үүний 4/1-т байгалийн эрдэс тусыг хэрэглэж эрүүл мэндэд дэмжих бүрэн боломжтой байдгийн шүү гэж хэлж байна бас. За тэгээд Чорток Монголиа гэдэг манайхан одоо Facebook хуудсыг нь хайгаад үзэж болох нь байна. За мөн дээрээс нь бас 75 95 95 59 гэсэн дугаараар холбогдоод бас илүү дэлгэнгүй мэдээллийг авч болох нэ. За ингээ бид бүхний дэмжиж ажиллаж байгаа Чорток аршаа байлаа. Баярлалаа. За баярлалаа. За Исүү хатан. За мэдээж Исүү хатан бол Чингис хааны 3 дугаар хатан те их хатан. За энэ бол Исүү хатан болвол Чингис хаанд чухал мэрэгэн бодлого зөвлөж явсан. Улс төрийн хувьд бол маш том шийдвэр гаргаж чадсан. Одоо дараагийн үйл явдлыг те дараагийн хаан сонгоход бол мэдээж хамгийн том үүрэг ич Исүү хатан санаачлал гаргаж ирсэн шүү дээ 1299 онд. За энэ талаараа бол мэдээж алдартай хатан. За тэгээд хамгийн анх бол 1202 онд те Татар аймгийг Далан нөмрөг гэдэг газар те нүднээс далд болгох одоо ийм аян дайн болж байгаа шүү дээ. За энэ аян дайны үед бол Татарын их чирэнгийн хоёр охин буюу Исүү Исүүгэн гээд хоёр охиныг Чингис хаан хатнаа болгож авдаг те. Исүү бол өөрийн одоо бол их нөхөртэй байсан тухайн үедээ. За ингээд нөхөртэй байсан боловч нөгөө дүү Исүүгэн нь болохоор миний ихч бол хаан хүн сойрхогдох ийм одоо үзэсгэлэн гоо эмэгтэй гэдгсэн чи хэрвээ чи тэ дүүчний одоо их чинь би олуулж авчрах юм бол зайгаа тавьж хөгсч дуртаяа тавьж өгнө гэж хэлдэг штэ. За ингээд их чийг нь олуулаад ирсэн чи үнэхээр гоо үзэсгэлэнтэй байсан. За ингээд Чингис хааны хатан болсон тэ гоо үзэсгэлэнгээр. За гоо үзэсгэлэн бол эмэгтэй хүнд бол хувь тавилангийнхан тална гэж ярьдаг штэ. Энэ бол бас үнний ортой байхгүй. За ингээд гоо үзэсгэлэнгээр их хааны хатан болчлаа. За нэгэн өдөр цай уугаад гадаа цайлаа сууж исэн чинь Исүү хатны царай нэг хувьсгээ яваад өгдөг. За ингэн гут Чингис хаан шижиг аваад те энд байгаа бүх хүмүүсүүдийг ингээд те 10 системээр хуваагаад те өөрийнхөө одоо ингээд 10 системээс бусад 10 систем хүмүүнд оруулж болохгүй гэдэг ингээд тэгсэн чинь нөхрөн сонгороод гараад ирдэг. Чи юу хүн бэ гэж асуудаг те. За тэгэн гут нь би бол сая ингээд дайны үед те татар одоо би одоо татарын их чирмэний хөргөн одоо Исүүгийн нөхөр гэж хэлж штэ. Хөргөн тэгээд саяны дайн байлдаан самууны цагт бол ууланд модон цогтож явж байгаад дайн дуусны дараа олны дунд анзаарахгүй болов гэж бодоод гэх те анзаарахгүй болов гэж бодоод ингээ ороод ирсэн чинь баригчлаа гэж. Тэгмээд ийм далд санаа үүрлэж явсан хүмүүс их аль хэдийн те тэрэгний нөгөө твштэй бултай цүүтэй тэнцүүлж хядсан босоо гэд те. За ингээд дүднээс далд болгоо гэдэг. За ингээд нөхрийг нь тэ одоо ингээд хэдийг ингээ хороосон ч гэсэн Исүү хатан болвол Чингис хаанд ямар нэгэн өс хонцон саналгүйгээр цаашдаа улс төрийн одоо улс төр гэдэг ч юм уу хатныхаа үүргийг одоо хангалттай сайнаар гүйцэтгсэн хатан гэж үздэг. За шалтгаан нь юу гэхээр саяны тэр 1219 онд 29 улсын аян дайнд явах гэж байхад нь бол та бол мөнх бишээ хэрвээ ямар нэгэн байдлаар та тэ Тэнгэрийн ордонд одоо залрах юм бол таалаад өсөх юм бол гэсэн утга санаад хэлж байгаа шүү дээ. Ингэм бол бүртөө үжин хатнаас ч төрсөн. Энэ үг айхтар үг байгаа. Бүртөө үжин хатнаас ч төрсөн. Энэ одоо дөрвөн хүүгийн чи аль нь хаан ширээнд суух вэ? Одоо нөгөө их хатны байр суурийг нэгдүгürt ингээд те хүлээн зөвшөөрж юм. Хоёрдугаар дараагийнх нь хаан бол тэр дөрвөн хүүхэд байх ёстой гэдэг бүх юмыг хүлээн зөвшөөрж байна. Энэ утгаараа бол бас ухаалаг хаттай тоонд орж байгаа. За ингээд өгөөдөг сонгох үйл явдал чинь те аль гэрээсэлдэг үйл явдал ч одоо энтэй холбоотой гэсэн үг шүү дээ. За хожим 1225 онд бол Тангууд улсын аян дайнд бол Исүү хатныг Чингис хаан те бас авч явдаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр Чингис хаан нөгөө мориноос унаад шархтаад биеийн муу байж хахт те ер нь бол Чингис хааныг одоо эцсийн амьсгал хураах хүртэл нь одоо хасар суйлж их нутагт нь авчрах те энэ одоо бүх үйл явдлыг бол Исүү хатан хийсэн гэсэн үг байхгүй. Исүү хатны дэрэгдээс Чингис хаан тэнгэр тальсан гэдэг санаа хэлээд байгаа. Тэ ер нь бол чухал үүрэг гүйцэтгсэн хаттын нэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр Исүү хатан болвол Чингис хааны төр улсын бодлого залгамжлагчийг тодруулах асуудал бол алсын хараатаа зөвлөгөө өгсөн тий эзэнт гүрний доктортой байдлыг хангахад үнж баршгүй хувь нэмэр оруулсан. За цаагуур бол тэр дөрвөн хүүхэд чинь хагалтай байгаа гэдэг санаач бас явж ирсэн юм билүү тий тэрийг бүр илүү тод гаргаж ирснээрээ хэдийгээр нөгөө нэг зочхүү тий
хилмигдэж байгаа юм шиг мөртлөө ингээ хаан ширээ цуух хэрэг алдаж байгаа тий. Тэгээ энэ одоо хоёр ахыгаа цагаадаа зач хоёрыг одоо ингээ эвлэрүүлж явдаг өгөөдөө байсан учраас өгөөдөө өршөөлтөө гэдэг утгаар гэдэг ч юм уу дараагийн хаан ширээ цуусан гэл энэ олон зүйл болвол одоо тэгээд татарын их чирэнгийн охин тий 1202 онд одоо Чингис хааны хатан болсон Эсүү хатнаас улбаатаа үйл явдлуулаад хувирч байгаас тий. За дараагийнх нь болохоор Эсүүгийн хатан. За мэдээж үйл явдал бол яг адилхан татарын их чирэнгийн охин тийм биз. За ингээд Эсүүгийн бол маш ухаалаг нэгэн байсан бөгөөд тэрний хамгийн ухаалаг шийдвэр нь юу гэхээр Чингис хаан таалагдсан өршөөгдснөө далимдуулаад тий. Далимдуулаад миний ихч бол Эсвийн нэртэй. Надаас дээр хаан хүн сойрхдаг ийм эмэгтэй гэд хаан хүндэл зохих гэж хэлж байгаа штэ. За ингээд танилцуулаад Чингис хаан бол тэр дайруу одоо ихчийн зөвшөөрөөд ингээ хатнаа болгосон мөртлөө Эсүүгнийг дөрөвдүгээр хатнаа болгоод авдаг гэсэн үг байхгүй. За ингээ Эсүүгэн бол Яон усын сударт бол Эсүүгийн хатныг бол Эсүүгийн хатныг хатны ордныг бол дөрөвдүгээр ордон гэж байгаа байхгүй. Ингээ тэмдэглэсэн байдаг. За тэгээ яг энэ бол хаан байдаг вэ гэхээр Алтан нуурын ар эдрэг голын ойролцоо байсан гэж одоо эрдэмтэд үзээд байдаг. За энэ ордныг бол Эсүүгийн хатан голлон эрхэлж байснаас гадна 4 сул хатан 7 татвар юм байсан гэдэг. Нөө 40 тонн ярьж байгаа шүү дээ. 40 тонн дотроо. За тухайлбал Алтан улсаас татж авчирсан Чэго гүнж, тангуудаас авсан Чаага нэрт гүнж те эдгээр цөм энэ ордонд хариалгаж байсан гэж байгаа байхгүй. За Лувсан данзангийн Алтан товчийн тэмдэглэлийг үндэслэх юм бол Эсүүгийн хатнаас хараачаар хар хатуу, чахуур гэсэн 3 хүүхэн төрсөн гэж үздэг. За Эсүүгийн хатан бол өөрийн байр суурийг ихтэй тавьж өгсөн өгөөмөр сэтгэл, үнэн шудраг зангаараа Чингис хааны хүндэтгэлийг хүлээсэн ухаалаг бүсгүй, ухаалаг хатан байсан гэдгийг бол тэ хэлж болохоор байгаа. За ингээд бол яг албан ёсны те дөрвөн их хатан бол дуусж байгаа. А гэхдээ энд бас ингээд нэрийг дурдахгүй бол болохгүй гэсэн одоо бас нэг хатад байна. За энэ хаттын нэг нь бол яахаа аргагүй бол энэ Ибаха бэхи хатан байхгүй. За Ибаха бэхи хатан бол Хэрээдийн Ван хааны дүү те Жаха хамбуу те. За Жаха хамбуугийн охин. За Жахан хамбуу бол одоо Чингис хаанд бол 2 охиноо авчирч өгдөг шүү дээ тий. За ингээд өгөхт нь бол Чингис хаан бол том охин Ибахаг нь бол өөртөө авдаг. Харин бага охин Тулуйг нь болохоор хамгийн бага хүү Тулуйда хатан болгож өгч байгаа. Сорхтон бэхи хожимын нөгөө нэг 4 хааны ээж нь шүү дээ тий. А гэтэл ихчийнх нь хувь заяа жоохон эмгэнэлтэй. Яагаад вэ гэхээр хожим Жахан хамбуу ахаа Чингис хаанаас урвчдаг байхгүй. Уг нь бол энэ үйл явдлаас болоод Чингис хаан 2 охин авчирч өгсөн шүү дээ. Энэ үйл явдалтай холбоотойгоор бол нэг тэрэгний арал мэт зүтгэж явж байгаа байхгүй. Арал гэдэг чинь бол нөгөө нэг яг 13 дугаар зууны үед бол нөгөө нэг улс төр бол 3 гарын тогтолцоо гэхээс илүү тэгэхээр 2 гарын тогтолцоотой байсан юм байна гэдэг зүйлийг ярьжсэн шүү дээ. Чи миний баруун гар бол гэсэн утгатай байхгүй. За ийм утга санаатай тий одоо хамгийн том одоо баг ноёно болгож байгаа Жахан хамбуу. Тэгтэл Жахан хамбуу урвж тэрслээд явсан учраас араас нь зорчтой авга буюу зорчтойг явуулдаг. За ингээд зорчтойг явуулсан учраас зорчтой эзэн хааныхаа тушаалаар Жахан хамбууг дуусгаж ирдэг байхгүй. За ингээд 1206 онд бол их Монгол улсыг байгуулсныхаа дараа одоо нэг төр зүтгэсэн хүмүүсийг ингээд сойрхож гавьяа байгуулсан шүү дээ. За ингэж байгуулж байхдаа бол Жахан хамбуугийн охин Ибахаг зорчтой авдаг. Бүр ингээд айхтар байгаа зэн бол тий. Одоо энийг чинь нэг юу яд юм да. За түүхэн үйл явдал нь өөр юм. Энийг яг гоё хамгийн гоё гаргаад өгцсөн нэг утга зохиол, уран зохиол юм байдаг хгүй. Сорхтон бэхи хатан гэдэг байгаа шүү дээ. Тэрэн дээр ч одоо Сарамтайгийн сорхтон бэхи хатан гэдэг нэг түүхэн роман байгаа тийм. Энэ дээр бол одоо яг байнга одоо нэг санаж яв өөрөөс нь урах ямар байд юм бэ гэдгийг санаж яв гэдэг Ибаха хатныг тий. Одоо эцгийг нь алсан зорчтой өгч байгаа гэдэг ч юм уу тий. Зорчтойч живгүй, Чингис хаанд живгүй Ибаха хатанд өөртөө ч ивгүй байгаа даас тий. Гэхдээ энийг бол Монголын нуус товчонд бол Ибаха хатныг бол өгөхдөө хэлсэн үг гэдэг байхгүй нэг өврий чинь хүйтэн гэж хэлсэнгүү, хөдий чинь одоо шивэртэй гэж хэлсэнгүү гэдэг ч юм тий. Үнэртэй гэж хэлсэнгүү гагцгүй одоо төрийн төлөө үнэнчээр зүтгэсэн зорчтойд тий. Үнэнхүү сэтгэлээр сойрхож байгаа шүү гэдэг санаатаагаар ингээд өгдөг. За энэ бол бас нэг том хаттынх нь нэг. За тэгээд эцгийнхээ үйл ажиллагаанаас болоод өөрөө бас тий хэцүү байдалд орцсон гэмээр ч юм уу да. Дараагийнх нь бол одоо сорхтон бэхи хатан байгаа шүү дээ. Тэгэхээр сорхтон бэхи хатан чинь бас л эвгүй байж байгаа л гарч ирсэн хатан гэсэн санаа хэлээд байна тий. За тэрний дараагийнх нь хатан болохоор Гүрбэсүг хатан байгаа байхгүй. За Гүрбэсү хатан бол мэдээж нэг Чингис хаан 8-ны Таян хаантай байлцсан тий. Таян хааны хатан. Тэгээ заримдаа болохоор Таян хааны их гэж яриад байдаг тий. Мэдээж нэг Таян хааны одоо эцгийнх нь тий хатан байж байгаа Таян хааныг хаан болгоход бас хатан болсон гэдэг байгаа байхгүй. Тэгтэл яасан бэ гэхээр 8 улсыг эзэлж авсныхан дараа Гүрбэсү хатан чинь айгүй олон үг гэлдэж Таян хааныг
одоо хатан байх та тий. Юу гэж хэлдэг вэ гэхээр хүү тэр монголчуудаас чинь холхон байцгаая мэцгаая. Тэгээ тэднийг одоо тэр ирчүүдийг нь бараг л устгаад эмс охтуудынх нь зөвхөн царай үзэсгэлэн гоо үзэсгэлэнг нь харж агаад тэгээ гоо үзэсгэлэнтэнгүүдийг авчирж агаад гар хүлийг нь сайн угаалгаж агаад өхөр малаа саалгах гэд ингэж ярьдаг тий. За энэ үгэнд нь бол бас нэг Чингис хаан их игдүүцсэн юм шиг байгаа нэ. За тэгээ гүрбээс хатан мэдээж гоо үзэсгэлэнтэй л байсан юм шиг байгаа нэ. Гоо үзэсгэлэнгүй байсан бол яаж Чингис хаан өөрийнх болох уу гэдэг шиг тий. За ингээд 8-ны гүрбээс хатанг бас Чингис хаан өөрийн хатнаа олгож авсан байдаг. За энэ мэтлэнгээр яриад байх юм бол тэ Чингис хааны нөгөө 40 хатны тухай ярих хэрэг гарчна. Гэхдээ яг нөгөө түүхэн сурвалж баримтууд дээр болвол эдгэр хаттын талаар бол нэг төдийлөн онцгойлож тэ дурдсан. За яг иймэрхүү үйл явдлууд болсон гэдэг ч юм уу тодорхойгоор дурдаагүй байдагтай холбоотой байгаад байгаа юм. За ингээд өнөөдрийн дугаараар хоёлаа Чингис хааны хатад бүртээ хулан, исүгэн, исүй энэ хаттын талаар дээрэс нь Ибаха бэхи, Ибаха хатан, гүрбээс хатны талаар яриад өнөөдрийн сэдвийг маань савн дөрлөө. Зүгээр энэ дэр нэг нэмээд нэг асуучдаг юм уу? За тэгдэх үү. Нөгөө мэдээж тухайн үед бол те одоо хатан болно гэдэг бол эн чинь нэг охиноо одоо өгөх гэдэг ч юм уу эн чинь бол одоо нэг юм улс төрийн үйл ажиллагаа явуулж дипломат харилцаа тогтоож ийн гэж байна шүү дээ те. Дээрээс нь одоо жишээлбэл Чингис хаан өөрийнхөө охтуудыг ч гэсэндээ те маш олон охинтой байгаа ш тэгвэл охтуудаа гэхэд чинь одоо хайр улсаар өдөрдөгч нарт өдөрдөх тэр хүмүүст охиноо өгж ийн гэдэг чинь эргүүлээд харилцаагаа тэ нэг өсөндөө нэг дайрахгүй ингээ ураг барилдаж байна гэдэг утгаар авч үлдээд байгаа шүү дээ. Тэгэн гутал заримдаа нэг ийм юм бодогдоод байдаг байхгүй. Одоо жишээлбэл хонгираад тэ одоо энэ бүрт хатан гарч ирж байгаа. Бүтийг бас ингээд нөгөө хатан төрийн их хатан болохоор бэлдчихсэн үү гэдэг. Тэгэхээр цаашдаа баг нөгөө Монголын их хаадууд тэ одоо эзэнт гүрэн залгаж байгаа хаадууд үнэхээр хаттай авдаг байсан тийм овог аймаг байдаг уу гэдэг ч юм уу. Бага шүү дээ Хонгород аймаг байхгүй юу? Харин тий би тэрийг хэлэх гээд байгаа. Тэгэн гол Хонгород аймаг чинь болохоор за байршлын хувьд болохоор зүүн зүгт шүү дээ. Зүүн зүгтээ тий. Зүүн талд тий. Монгол орны зүүн талд гэсэн үг. Тэгээд дорнтоос хаашаага тий. Тэгээ яг би энэ дээр нөгөө сүлд юуг хайж бодож ирсэн гэхлээр яг мэдээж нөгөө эзэнт гүрний үед бол мэдээж бүх нөгөө овг аймагуудын байрыг салах одоо түрүүний хэлээд байгаа нөгөө хорчноо ингээд байгаа тэр барлас овг мовч хаа байсан Узбекистан хүртэл тий хоризм руу хүртэл авчихсан байгаа шүү дээ. Гэх мэтлээ ингээд овг аймагуудыг бол нэлээд хөдөлгөөнд оруулж л байгаа л да. Гэхдээ нөгөө үндсэн буйраас гэж байгаа хүмүүс үлдэж байгаа өөр газар амьдарч байгаа. Тэгин гол надад ийм юм тохиолдохгүй юу. Тэгээ би энийг хайж судлаад байсан байхгүй. Богд хаан Богд хааны одоо их хатан бол дондогд болно шүү дээ тийм. Тэнгуут Дунгаа гэж байгаа. Тэнгуут Дунгааг болохоор одоогийн бидний хэлдгээр бол Хинтийн аймгийн Баян Адрагс байгаа шүү дээ. Нөгөө дөрлөг насны булш байдаг тийм. Тэнгуут нөгөө нэг Хинтийн аймгийн Баян Адрагт төрсэн охин. Тэгээд аав нь болохоор Хя. Тэгээд охиноо авч нэг хэсэг байж байгаад нүгээ. Тэгээд тэндээсээ ер нь бол Жонон Бэси ошуудаг баха. Жонон Бэси ошууныхан яг 25 настай Богдыг нөгөө амар висаланд мөрөхгүүл явцад нь авч явж байгаа. Тэгээд тэнд харалцаад ямар ч нэг ингээд яагаад тэгээд цаашдаа их хатан болдог штэ. Тэгсэн чинь одоо дондог тулам хатан өнгөрч байгаа. Тэнгүүд л хаан хүн байна те. Хаан дараагийн хатныг яалтаа залах хэрэгтэй болж байгаа. Дахиад хатан авахтаа дахиад Хинтийн аймгийн Баян Адрагаас авдаг байхгүй. Тэгэхээр би бас яг тэрнтэй адилхан манай хаттыг бэлддэг ч гэдэг юм уу. Тийм овг аймаг бас байсан болов уу гэж асуугаад байна л та. Яг тийм Хонгород аймаг байхгүй. Хонгород аймгийн одоо нэг өөрсдийнх нь хэлсэн үг байдаг шүү дээ. Хизэнээс бид нар бол тий хин нэгтэй эвтэн найрамдалтай явж ирсэн. Дайн байлдаан хийдгүү хацаргаа охтуудаа хаан суурин суусан та бүхэнд тий хатан болгож өгөөд одоо эвтэн найрамдалтай амьдрахыг хүсдэг гэж ярьдаг шүү дээ. Одоо тэгээ хожим ховлын хаан одоо ингээл ер нь бол Хонгород аймгаас дандаа ер нь хатан буулгаж авдаг. Тэрний их ихтэй их хатад болдог тий. Иймэрхүү тохиолдлууд нэгдүгээр зөндөө байсан. Хинтийн аймгийн Баян Адрагс суманд ч бас Алангой ихийн нөхөө музей зүзээ ингээд байгаад байдаг тий. За ер нь бол яа харахгүй манай их Монгол улсын түүх ер нь зөвхөн их Монгол улс гэлтгүй тий. Одоо Монгол улсын түүхэнд бол хаттын мань гүйцэтгсэн үүрэг тий маш ихээ. За ингээд их Монгол улсын түүх нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Амар амгалан аял Отог аваатарын хамт олон маань ажиллалаа. За мөн дээрээс нь эрүүл мэндийн шилдэг аршаан Чорток бид бүхэндээ хамтран ажилласан байгаа. Дараагийн дугаараар уулзъя. Тэгээд энэхүү нэвтрүүлгийг бас бэлтгэн хүргэдэг Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм.
Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансгаа 4191 тэгдүрв 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.